За учрал гэдэг хүн буруу судал дээр буруу микрофоноор олон зөв юм ярьсан. Би чөлөөлөлт гэдэг энэ үгийн ард байгаа бодлогоч бол дэмжиж байгаа. За одоо зөв судал дээрээс зөв микрофоноор энэ үгээ хэлээд өөрөө гардан хэрэгжүүлдэг тэр ажил руу очих гэж байна. Үнэхээр энэ хөрөнгө оруулалт төрийн нүүр харахгүйгээр, төрийн гар харахгүйгээр өөрийнхөө амьдралыг авч яваад ажлын байр бий болгоод, улс орны эдийн засгийг босгоод, татвар төлөөд дээр нь иргэдийг орлогожуулж байгаа энэ хүмүүс дээр учирж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг алга болгож чөлөөлж өгье гэж байгаа энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлээрэй. Үнэхээр энэ улс орны нуруундаа авч явж байгаа маш олон хүмүүс гартаа хөлдөө, гавтай дөнгөтэй урагшлах гэж оролдож байгаа. Гав дөнгөөс нь салгаад өгвөл хинээс ч гуйхгүйгээр энэ улс орны сэвийтэл босгоод яваад байх хэмжээний бодол санаа, хөдөлмөрч зан чанар тэдэнд байна. Яг энтэйгээ адилхан би танаас бас дахиад нэг юм хүсэж байгаа. Монгол улсын засгийн газрыг одоо кабинетээр нь ажилуулдаг болгоорой. Анх тэр нэг хамтарсан засгийн газар байгуулад элбэгдэрж гэдэг хүн хамтарсан засгийн газар байгуулж хийхэд хоёр намаас ингээ барьцаалж байгаа юм шиг ерөнхий сайдаа шалгадаг юм уу, хяндаг юм уу, яадаг хажууд нь шадар сай тавьж байгаад улсын их хурлын жижигрүүлсэн хувилбарыг засгийн газар дээр байгуулсан юм. Баг хурл шиг. Кабинетийн зарчим гэдэг бол ерөнхий сайдын кабинет. Ерөнхий сайд салбар хэнийг хариуцуулах вэ гэд тэр хоёр хүн шийдэл бодлогоо гаргаад бусад сайдтай мэдэгдээд цаашаа урагшилдаг болохоос биш улсын их хурл шиг хуралдаад олгохоор шийддэг тийм жижиг хурлын хэлбэр засгийн газарт угаасаа зогсохгүй, угаасаа гүйс төрхөл ингэж ажилдаггүй. Монгол улс одоо хоёр хуралтай хуралдаж байгаа. Улсын их хурл гэдэг нэг хуралтай, засгийн газар гэдэг нэг бага хуралтай. Засгийн газарт ажил хийдэг хүмүүс байдаг болохоос хуралдаа суудаг, гоё яриа суудаг хүмүүс ерөөсөй байдаггүй маа. Тийм учраас ажил хийж чаддаг хүмүүсээр энэ засгийн газараа бүрдүүлээрэй. Дээр нь гадаад дотоод байдлаад олон зүйлийг бүх хүмүүс ярьж байна. Монгол Улсын сөрөн дэвсгэрүүлэх чадвартай холбоотой, ерөнхийлөгчийн санаачилсан энэ үндэсний сөрөн дэвсгэрүүлэх чадварыг сайжруулахтай холбоотой энэ бодлогын хүрээнд бас нэг зоригтойхон шиг дэвшилтэй ажил хийгээрэй. Би танд 24-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дөрвөн заалтын дугаарыг дурдж өгч байгаа. 4-2-1-8 та тэмдэглээд аваарай. 4-2-1-13, 4-2-1-14, 4-2-1-16